зөндөл олон айдас байдаг те. Тэр болгоныхаа ард өөрсдийнх нь жинхэнэ мөн чанар, жинхэнэ өөрөөрөө байх тэр байдлыг тэр айцхан ард нуужсан байдаг. Тэгээд энэ айцууд хаанаас бий болдог вэ? Яагаад энэ айцын ард өөрөө нуугдаад байна гэдэг талаар ярих гэж бодсон. Хүмүүс бага наснаас айлл амьдарч явахын хугацаанд олон зүйлтэй тулгарч байгаа. Олон л бүтггүй, олон л үйл явдлуудтай тулгарч байгаа. Тэр бүгдээсээ өөртөө ингээд ой сонмож аваад өөртөө хадгалаад байдаг. Энэ нь болох юм байна, энэ нь болдго юм байна, энэ надад зөв юм байна, энэ надад буруу юм байна гэд өөртөө ингээд шүүлтүр хийгээд өөртөө ингээд хамгаалт үүсгээд яваад байдаг. Ингэж өөртөө хамгаалт үүсгэж байгаа болгоно нь ухамсаргүйгээр өөртөө хамгаалт бий болгож байгаа болгоно нь бидний биеийн аль нэг хэсэгт трам блок гэсэн нэртэй тийм эрчимтэй энергийг бий болгочдаг, суулгачдаг гэсэн үг. Тэгээд энэ энерги нэгэн цуугцсан учраас энэ энерги нь өөрийг нь хамгаалт болоод яг тэр үйл явцтай төстэй үйл явдлууд өрнөд ирэнгүүт тэр энерги эрчимжиж хамгаалтаа өөр дээрээ бий болгодог. Тэгээ энэ хамгаалт нь нэг ясны одоо трам блок гэж хэлж байгаач нэг ясны айц өөрийгөө ингэчвээ тэгчвээ намайг ингэчвээ ингэ бодчихвээ би ийм зүйл өртчихвээ гэсэн айцууд байж байгаа. Нэг ясны хамгаалт гэж байгаа боловч өөрийгөө хамгаалж байгаа энэ хамгаалт нь нэг ясны айц дээр суурилсан байдаг. Тэгээд энэ суугцсан айцууд хизээ нэг энэ айцын учрыг олсон цагт л энэ энерги задарч өөрийгөө тавьж тэр энэ чинь ерөөсөө хуурамч зүйл байсан маань гэдгийг ойлгох тэр мөчөөс эн чинь эндээс би яагаад шаардлагагүй байсан байна гэдгийг ойлгох тэр мөчөөс энэ энерги задарч энэ блок энэ трам тайлагдаж тэрний ард байсан жинхэнэ чи өөрөөрөө байх тэр нөхцөл бүрдэж эхэлдэг. Тэгээд үүнтэй холбоотой нэг айцын талаар би яриа гэж бодсон. Тэр нь юу вэ гэхээр хүн хүнд янз янзын айц байгаа амьдралтанд туусан туршлагуудаас нь болоод тий. Гэхдээ энэ удаа би юуг онцгойлж ярих хүссэн бэ гэхээр хүн бусдаас онцгорох гэдэг айцтай бас байдаг. Энэ нь яг юугаар илэрдэг вэ гэхээр олны өмнө гарах, өөрийг нь онцлоод дуртаад, өөрийг нь онцлоод бусдаас онцгойлоод хүмүүсийн өмнө гаргачихвээ гэдэг айц. Өөрөө ямар нэг тийм гоё юм өмсөхтэй гял цял гэдэг юм уу, тод өнгөтэй зүйл шинээр авч өмсчөө тэрийг өмсөхөөс айдаг айц. Тэр нь одоо өөрийг нь бас онцгой харагдуулах гэдэг учраас, бусдаас садан харагдуулах гэдэг учраас эндээсээ айгаад үгүй би ийм тод юм өмсөхгүй, үгүй би ийм гялалцсан цагаан өнгөтэй эсвэл би ийм гоё юм өмсөхгүй, би өмсмөргүй байна гэж боддог тийм. Энд чинь нэг талын өөрөө бусдаас онцгорох гэдэг айц байгаагийн илрэл. Энэ айц яагаад байгаа юм бол гэд та ер нь бодож үзсэн үү? Энийг зарим нь айцч гэж бодохгүйгээр үлдээд явж идэг. Энэ айц гэж ер нь ухамсарлахгүйгээр л яг энэ өөртөө тогтсон энэ хамгаалтаараа өөрийгөө хамгаалаад явж л байна. Энийг ер нь яагаад би ингэж айгаад идэм бол гэж, яагаад би энэс санаа зовоод байгаа юм бол, яагаад би онцгорхоос айгаад байгаа юм бол, яагаад би энийг өмсчүүл бусдад яаж харагдах бол гэдгээс санаа зовоод байгаа юм бол гэдэг дээр хүн ер нь их фокуслаж, нэг төвлөрч ихэнх нь харж үзэж байгааг бол яваад идэл юм байна л да. Тэгээд үүн дээр яг ухамсартайгаар төвлөрөөд бодоход ер нь бол аливаа айц дээр ухамсартайгаар төвлөрөөд учрыг нь олох гээд зүтгэвэл ард нь нуугдсан учир шалтгаан нь ил болоод өөрийгөө хамгаалах тэр хамгаалт нь буруу байсныг ойлгоод өөрийгөө ингээд шинээр таних үйл явцууд эндээс бас бий болдог. За тэгээ энэ айцтай холбоотой зүйлүүдийг ярьж өгье. Зүйлүүдийг ч байхтай ойлгосноо ярьж өгье. Энэ айц болохоор яг ямар учраас бий болдог вэ гэхээр өөрийгөө чамладаг, өөрийгөө дутуугаар үнэлдэг. Би муу хүн ч юм уу те. Би ер нь гэд ямар нэг байдлаар л өөрийгөө дутуугаар үнэлж өөрийгөө муулдаг. Би тийм сайн хүн биш, би тийм төгс хүн биш гэдгээ далдлах гад байгаа нэг төрлийн хамгаалт байдаг. Тэгээд би ингээд ямар нэг байдлаар бусдаас онцгой ингээд харагдчих юм бол
миний энэ муухай байдлыг, миний энэ дутагдaltaй энэ талуудыг, миний сул талуудыг хүмүүс анзаарчихна. Би энэ сул талаа хүмүүст анзааруулмааргүй байна. Би зүгээр л ингээд энэ сул талтайгаа ч юм уу, дутагдaltaйгаа талтайгаа ч юм уу, энэ муухайгаараа ч юм уу. Тэг ингээл байж байгааг хүсэж байна. Би ер нь тийм сайн хүн биш учраас би нэх онцгоороо дахыг хүсэхгүй гэж боддог. Гэтэл яагаад энэ хүн өөрийгөө тэгж доогуур үнэлээд байгаа? Өөрийгөө яагаад тэгж дутуугаар үнэлээд байгаа? Өөрийгөө яагаад тийм муухай хүн гэж бодоод байгаа? Өөрийгөө яагаад тийм царай муутай гэж өөрийгөө хараад байгаа? Энэ л хамгийн гол асуудал нь байдаг. Энэ өөрийгөө дутуугаар үнэлэх, энэ өөрийгөө муухайгаар бодох, энэ өөрийгөө ухаан муутай гэж бодож байгаа, энэ өөрийгөө царай муутай ч юм уу гэж бодож байгаа энэ үзэгдлүүд хизээ хаан суусан бэ? Та яагаад өөрийгөө тэгж бодоод байгаа гэдэг дээрээ төвлөрөөд өөрийнхөө энэ хамгаалаад байгаа энэ зүйлдээ нүүрт тулвал та өөрийнхөө энэ асуудлын учрыг олж болдог. Гол нь хүмүүс эндээсээ цогтдаг. Зүгээр л би ийм л хүн гэдээ өөртөө ингээ итгэцэн тий. Тэр нь тэгээ бүр ингээд эвлэрсэн. Тэрийгэ бүр өөртөө хүлээн зөвшөөрсөн. Би угаасаа л ийм хүн учраас энийг зөвөр бусдаас нухал хэрэгтэй гэж бодчихсон. Өөрийн даалт ухамсарт бүр тэгээ кодлчихсан байж байгаа. Энэ нэг ясны блок трам гэрээд байгаа зүйлтэй холбоотой. Тэгтэл энэ блок трам суухаас өмнө та бол өөртөө хамгийн үзэсгэлэнтэй, өөртөө бөгөөд бусдад хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн ухаантай, хамгийн сайн сайхнараа байсан л нэг нь багхгүй юу? Угаасаа та төрөхдөө л хамгийн хөөрхөн нь, хамгийн сайхан нь, хамгийн ухаантай нь. Тийм л хүн. Гэтэл таныг өсөж байх явцад, амьдралаа энэ туулж байх явцад таныг ямар нэг байдлаар доош нь ингээд дарсан, үүсгсэн үйлдэлүүд зөндөө таарж исэн байх магадгүй. Чи одоо юу ч хэлдэг байх уу? Одоо хүмүүсийн жишээн дээрээс ярихад чи чадна гэж юу ах тий? Чи тийм байна гэж юу ах тий? Худлаа чи бол чадахгүй. Чамаас өөр нь магадгүй гэд өөр хүмүүстэй харьцуулдаг. Тэгээ эсвэл хүмүүсийн чи царай муутай гэдэг ингээ хүмүүс ингээд хүүхдийг тэгдэг шүү дээ. Иш миний царай муутай хүүхэд гэд. Эсвэл миний ухаан муутай хүүхэд гэд эцэг эхчүүд хүүхдүүдэд өхөөрдөж байгаа байдал нь иш миний ухаан муутай жижиг аймтай энэ төр гэд хүмүүс тэгдэг шүү дээ. Иш миний царай муутай охин, иш миний царай муутай хүү. Яаж хүнтэй сундаа энэ төр ярьдаг тий. Эсвэл тэгээд нэг одоо энэ сургуулийн системийн нэг хэсэг болохын дүнтэй холбоотой хүмүүсийг хүүхдүүдийг сайн муугаар нь дүгндэг байдал бол хүмүүст энэ блок драмыг суулгах маш том үндэс болдог. Яагаад вэ гэвэл би ингээ муу оноо авчлаа тий би тэгэхээр ухаантай биш. Би өөр нь ухаан муутай юм байна. Би тэднээс муу юм байна. Тэд нар харин надаас сайн хүн, сайн хүүхэд ухаантай болохоор ийм өндөр онц дүнг аваад байдгийн байна. Тэгэхээр би муу юм байна гэд ингээ өөрийгөө ингээд доош нь дараад өөрийгөө ингээ блоклждаг. Гэх жишээний олон үйл явдлууд буюу олон нөхцөл байдлууд хүмүүст ингээ өөрийгөө блоклох нөхцөл болоод суугаад байдаг юм байна л. Тэгэхээр эндээс яг өөрийгөө яаж нээх вэ? Энэ блок драма яаж зохицуулах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Хэрвээ та хүсвэл өөртөө жинхэнэ өөртөө нүүр тулаад өөрийнхөө блок драмыг тайлахыг хүсвэл энэ бүх зүйлийн учрыг олохыг хүсвэл надтай холбогдож болно. Эсвэл өөр энэ мэдээллийг өгж байгаа өөр бусад хүмүүстэй холбогдоод зөвлөгөө авч болно, тусалцаа авч болно. Энэ олон блок драмны ард жинхэнэ та өөрөөрөө байх нөхцөл байдал буюу жинхэнэ одоо нэг ур чадвартай та жинхэнэ авиас чадвартай та, жинхэнэ үзэсгэлэнтэй та, жинхэнэ ухаантай та оршиж байдаг. Энэ болгоныхаа ард та өөрийнхөө энэ олон мөн чанаруудыг нууцсан байдаг. Ер нь бол өөрийгөө цэвэрлэх, энерги цэвэрлэх гэдэг үйл ажиллагаа бол бидний энэ суугдсан энэ трам блок айдсуудтай холбоотой байдаг. Энерги цэвэрлэх гэдэг нь тэрийг л цэвэрлэхийг хэлж байгаа. Өөрийгөө олох гэдэг нь
Ингэж өөрийгөө олохыг л хэлж байгаа юм. Энэ айц, драм, блок гэдэг байгаа чинь бидний биед суугсан нэг энергийн буруу итгэл үнэмшлийн юм нэг энергийн бөөгнөрл байгаа байхгүй. Энэ энергийг л олж тайлаад өөрөөсөө зааталж хувиргах гэдгээл үйл ажиллагаа явагдаж байдаг энергийн цэвэрлэгээ гэдгийн ард. Тэгээд энэ энергийг цэвэрлээд буюу энэ энергийг хувиргаж өөрчилснөөрөө жинхэнэ та өөрөөрөө байх боломжийг одоо л бүрдүүлж чадж байна. Одоо л та өөрийнхөө нэг хэсгийг нээж өөрийнхөө хэн бэ гэдгээ таних тэр боломжууд бол одоо л бүрдэж эхэлдэг. Тэгээд та өөрт суугцсан энэ буруу энергийн энэ буруу бөөгнөрлийг зөвөр тайлж өөрийгөө таньж мэдэх нь одоо энэ энергийг хувиргаж байна л гэсэн үг тийм ээ. Энэ энергийн энэ буруу хуйлраад зөв энергийн бөөгнөрл болгоод өөрөөсөө гой цацруулах боломжийг бий болгож чадж байна л гэсэн үг. Тэгэхээр танд боломжууд үргэлж нээлттэй байдаг. Таал гол нь хүсэх хэрэгтэй, таал гол нь энийг сонгох хэрэгтэй. Би өөрөөрөө байж чадах. Эсэх дээрээ эргэлзэхгүйгээр энэ зүйлд тэмүүлэх хэрэгтэй. Өөрийгөө олохыг хичээх хэрэгтэй. Жинхэнэ өөртөөгөө нүүр тулна гэдэг нь өөрт тулгараад байгаа энэ өөрийн дутагдaltaа сул талтайгаа нүүр тулнаа л гэсэн үг. Эндээсээ хүн зүгтдэг. Гэхдээ энэ ч угаасаа л надад байдаг юм чинь. Би энэний заавал учрыг олох ямар шаардлагатай ингээд өөртөөгөө бүр ингээд эвлэрсэн байгаа өөртөөгөө л та нүүр тулах хэрэгтэй. Үгүй энэний цаана та бол жинхэнэ таны хүсдэг тэр ухаантай мэдлэгтэй боловсралтай, ур чадвартай, авьяастай хөөрхөн царайлаг таал байгаа. Ингэж та нүүр тулж чадвал энэ бүгдээ өөртөө бий болгоно. Энэ бүгд чинь эргээд та шүү гэдгээ санана, сэргээн гэсэн үг. Угийн та ийм байсан гэдгийг олно гэсэн үг. Тэгэхээр та боломжийг хатгаад өөртөө нуур тулах энэ үйл ажиллагааг өөртөө хийдэг байгаарэ. Өөрийгөө таних, өөрийгөө нээх гэдэг нь сэрх гэдэг үйл явц чинь эндээс л эхэлж байт юм шүү.